Энэ өдрийн мэндийг хүргэе. Яг ямар ч өдөр гэдэг. За ганцаараа ирчихээс мухайгүй. За өнөөдрийн бичлэгийг болохоор би ганцаараа ихээр болсон. За яагаад ганцаараа хийж байгаа гэхээр чуба. Латлаасан. Энэ удаагийн болохоор би гэртээ хэрхэн капкейк хийх вэ гэд одоо өөрийн гэсэн нэг юм хөрхөн булантай болж ийн гэсэн үг. Одоо дандаа юм торт, эклер, дандаа нэг кекний төрлийн ч юм уу те эсвэл хоолны төрлийн ч юм уу немос болон өөртөө нэг тийм болонтой олё гэж бодож байгаа. За тэгээд өнөөдөр би бас өөрөө анх удаа капкейк ер нь бол хүмүүс эцэгтэй нар болон эмэгтэйчүүд юу нэг нөхрийнхөө айгу дуртай юмыг айгу хийгээд ингээд дадал болч тийм ээ. Манай нөхөр болохоор ер нь бол торт, кейк тиймэрхүү юмнууд дургу болохоор би ер нь бол ерөөсөө хийж авгаа. Суухаас өмнө л өөрөө айгу дуртай. Айгу хийдэг гэсэн. Тэгээд сууснасаа хийхээ болоод бүр тураад. Кейк хийдэл таралдаа тэгж байгаа ш. Тэгдэг байсан. За тэгээд өнөөдөр болохоор шоколадтай капкейк хийхээр болсон бай. За энд маань болохоор юу ордог вэ гэхээр ванилийн сахар, бейкинг паудер, өндөг, гурил. За энэ болохоор сүүн крем, миксертчдэг. Тэгээд нэг удаа хэрэглэх учраас жижигээр хасна. Бас үүнийх юм амар ийм арт. Бүх юм нэрээ бүх хэрэглэж байгаа юм ийм артаас авсан шүү манай. Реклам биш зүгээр хаанаас авсан ингээ асуугаад идэв болохоор хэлж байгаа шүү. За тэгээд ингээд бүгдээрээ капкейк хийх. Оройн хийж дууссан чи капкейк биш нэг юм уйлцсан. Нэг сонирм талцсан. Нэг юу гэдгийг мэдэхгүй байна. Уг нь аян дотор нь хийсэн гэвч хөөгөө гэдэг шиг нэг асуулт гарах үед замарч аа тайчин за тийм манайха амжилт. За эхлээд ингэнэ. За гурил болохоор манайха 400 г гурил. Энэ болохоор өөр нэг хэмжигчтэй. За тийм мэдээж гурилаа шигшин. Хийгээд за гурилыг бас яагаад шигшдэг вэ? Би бас гайхаад байдаг ус аахгүй. Яагаад гурилыг шигшээд идэм бэ гэхээр нэг гурил энэ нунтаг юм дотор зарим нөгөө нэг юм бүхэл боо жоо хатуу матуу байдаг учраас тэрийг ингэж юу яах гэж одоо харуулах гэж юу тийм нунтаг болох гэж шигшдэм бийлээ. Юу юм бол тэг би бас яг өнөөдөр анх удаа хийж байгаа шүү. Амарлаар мундаг хийдэг хүмүүс нь тэгээд юу вэ? Өдрөө тийм хэлэхгүй шүүрсэн. За тэгээд манай хүүхд ер нь хүүхдтэй зориулж хийж байгаа. Тэгээд манай хүүхд болохоор шоколадын дуртай, би ч бас дуртай. Одоо манай бичлэг хийж байгаа манай эмэгтэй дүү маань ч гэсэн дуртай. Тийм болохоор за эндээсээ болохоор за грамлаа авчдаг тий. Эндээсээ энэ болохоор 40 г байхгүй юу? Тэгэхээр 400 г гурилан тэгэхээр 20 г гэхээр тална гэсэн үг. Энийхээ бич байгаа. Ишээ гэрэл харахулж байна. Зөөр нь харагдаж байна энэ. Тэг хүмүүс нэр юу яадаг юм бэлээ? Шоколадтай капкейкэндээ кофе хийдэм бэлээ. Би болохоор жоохон хөвгттэй өтгөн хатах учраас хөхүүл учраас кофе хийхгүй. Яг өөрийгөө бодохгүй хүмүүсээ бодвол кофе хийж болно. Өөрийгөө бодоод кофе хийхгүй. Нунтаг кофе хийж болт юм бэлээ. Өөр эсвэл бас нөгөө нэг зөв шингэн хар кофе болсон гэ зөв нөгөө шингэн ванил лээд шүү дээ. Тэр шиг бас тэг хийж болт юм бэл. Энийг ингэж яаж хийх вэ? Амар ив хавгаар гэж би танарт бүр зүгээрээ сайхан амттай болно гэдэгтэй. Болохгүй л тэгэл нэг хоол амталдаг. Амтгүй бол амттай болгодог гоё арга шиг нэг давс сахар харперц давсаа тэдрээгээ хийх. Яаж ч чагаа амттай болно. За тэр та нар одоо харж байна уу? Энэ дээр гурил усаа гайвсан. Одоо энэ болохоор ингээд бүхэл ингээд бүндгэр хараа айгүй юу харагдаад хийвгүүч. Яхан сэчиг. За ингээд гурилаа хийчихээд. За тэгээ мэдээж би нөгөө нэг уг нь юу яа гэж бодсаахгүй юу? Өндөгний нөгөө цагаан шараар нь ялгаж малгаад тэгээд гурилаа болохоор нөгөө голд нь юм юугүй ямар ч нөхөхгүй нөгөө нэг юм хитршилтай нэг ер нь бол солонгос драма гатаг нэг юм юунууд идэж гурилын идэхнүүд идэж бүр хитршилтай тэгсэн нэг амар зөөл юм цэцэгнөр
Тэгж хийж утсан бол шүү манай хоёр хүүхд унтсан. Зайлгаараа л зав гараад хийж байгаа болохоор нэг чимээ гаргаж болохгүй. Сэрүүж шууд хаяалаа. Хаяа шатгүй. Энэ яахан удаан яагаад тах юм? Энийг бас нэр битүүрийн хуримнаар нэг хүмүүсийн 8 комтайн билгээсэн байхгүй ингээд энэ тэгээ дээрээс нь энэ бүр жижиг юм гэдэг ингээд 8 шиг юм байдаг. Тэгээ энийг бас тэр хуримнаас хойш идэж баг 3 жилийн да. Өнөөдөр даал хэлж утсан чинь. Нэг юм. Энийг. Би тэгээд миний нэрээ сурсан яаж хийх аргачлалын сурсан юу гэх юм бол YouTube миний багш болсон өнөөдөр. Тэгээд дараа нь би уусаа бичлэгнийхаа ихэн буюу янзлахтаа уусаа энэ хажууд нь ч юм уу гаргаад тавьчихна. Тэгээд энэ сүүн кремийг би таньсаа яагаад онцолж хийсэн бэ гэхээр за одоо энэ хэрэг учраас энийг ийшин тавьчих. Онцгой хийсэн гэхээр яг юм жижигээрээ бас айгүй хоор идэм билээ. Дандаа томороо эсвэл за авьяа гэх юм бол юунд идэг юу лээ. Меркури энэ төр ихтэй одоо меркури ч юм их байха болсон юм шүү дээ шүү дээ. Нөөж үзсэн шүү. Нөгөө тийм том моолууд байдаг болсон болохоор бас жоохон тайтыг олж молоход хэцүү эсвэл хайж мэдчихсэн хүн байх юм бол жоохон заавар гэж бодохгүй юу. За тэнгуүтэй энэ мэдээж энийг бол баг хүн болгоно гэсэн тийм бэкинг паудер ваниль сайхан бол ёо энэ нэр аим гойтой нэг юун дээр идэг нэг юуны зам дээр идэг өгөөжийн юу өгөөжийн үнэр идэг штеп баруун дөрвөн зам аваад идэг зүүн дөрвөн зам шүү баруун дөрвөн зам тийм ёо тэрний үнэрэс төвчрч мөчрөх 100 бас аюу гурамтай идэг штеп тийм шиг за би нөгөө жороо бичээд тавьсан өөрөө бас жороо харна бидний паудер бүгдийг нийчих юм баг та 15 г юм байна 10 г хийх юм байна. Тэгэхээр би 5 г үлдэн гэсэн. Эндээ өөрөө чимхээ тавьчих ирэх өөр. Тэгээд 5 г. Нөгөө би одоо нэг ийм тавцсан байхгүй. Яг зориултын нөгөө хийдэг. Ер нь бол кейкэнд хийх тийм зориултын сав суулга болон мутгуур тиймнүүд нь бол манайд юу ч байхгүй. Тэгээ өнөөдөр зориулал. Өнөөдрөөс хойш баг багаар авнаа. Тэг би нэг ганцаар яж байгаа болохоор бүх санхүүгээ өөрөө босгож. Тэгэл манай ивент итгэж манай ээж. Эндээс их гэр буцаад спогоор ээж ажиллаж байгаа. Дээж даа хамтлагтай хийсэн боловч орой хийц. Цаанаасаа л. Зэн ингээд юм. Үй. Энийг чимээ гаргаж болохгүй. За нөгөө нэг зүгээр цалхаан биш утгатай бас манайд байхгүй. Нөгөө нэг юунд дээр тэгээд хөшин шат дээр тийм юм байхгүй. Нөгөө юу штэ. Анцгаглан шок дээр нөгөө жижиг тийм шиг байхгүй учраас шууд цалхаан. Энийг яваасаа аваад амьдралдаа бас нэг л удаа хэрэглэсэн би тий. За энэгээр ингэсэн. Залматын шиг болж байна. Тэгвэл барахгүй шүү. Банцанда цаанаасаа тэгсэн. За ингээд томан болчихлоо. За одоо ингээд ерөнхийдөө зурмга бэлтгэсэн маа шүү дээ. Зурмга гурилаа ямарчсан. Энэ дээр гурилан дээр болохоор ванилийн сахар, бейкинг паудер, какао энэ хийгээд ингээд бэлтгэсэн байгаа. Ерөнхий их би энэ одоо зүрхэн их үдээ. Одоо илүү. За тийм үдээ энэ дотор одоо болохоор юу вэ? Өндөг, тос, сахар, сүв гэх юм гэсэн үг заа. За одоо болгоод энэ гурил бэлтгэсэн савнаасаа
арай том савн дотор яагаад гэх юм бол бүх зурмгаа дараа нийлүүлнэ гэсэн үг байхгүй гэсэн гэдэг болохоор гэсэн. За тийм ямар ч дөрөв шиг YouTube-ийн багш болохоор 2 шиг өндөг гэсэн мэт заахгүй. Би болохоор юу хийчихнэ. Яа. Ямар чанга. Би болохоор нэм хөөрөж жижиг өндөг тийм аа. 3 шиг өндөг. Боёо нэг шигээр илүү хийж бодож байгаа. Юмнаас жоох илүү хийж бодож байгаа. За тэгэнгүүтээ одоо дээрэс нь юу вэ? 9 тосоо, 9 чихрээ бүгдийг хийн гэсэн. За ургамлын тос болохоор 125 гэл энд угаасан манад яг л тийм грамм гэсэн. 125 грамм гэсэн. За яг л 125 байсан юм бэ. Гэтэ анх удаа гэж юм чи хэмжээ дамжаатай ч юу. Зя ингээд тосоо хийгээд би нэг шоколадтай энэ дээр хийсэн чинь. Шоколадныхаа боорч. Тэнгүүд одоо сүүгээ хийн. Сүү нь болохоор 250 мг сүү. Буюу одоо юунасаа нэг дахин их байд юм бэ? Ургамлын тосоос 90 тайз дараа нь баримжаар хийх юм бол би бол ингээл тогтооч юм. Тосоо 120 тайсан чинь сүүн 250 байх хэрэгтэй. Заавалгүй илүү байх хэрэгтэй. Ингэж хийхээр тайлхи зэлэхгүй гэдэг чинь тийм. Хүмүүс нэг би үзчих та үзэхээр юм амар миллиграм граммаар нэрэдэг гэсэн ч уусаа яг нарийн тооцоотой юм байна. Кэсүүгээ хийгээд нөө каконых нь юу орцсон шүү цаа манайхаа зүгээр үстэй. За тэнгууд одоо сахараа хийн. Сахар болохоор 200 г сахар орно. Өглөө босоод ирэхэд нээж нэ. Бүрхэн юм ийцэн. За эсэн чихрээ хийчихсэн. За тэнгуүтэй чимэх давс. За тэг ингээд орох юмнууд маань болоогүй нээсэн. Шингэн зурмага бэлтгэсэн гэхлээр хийх талтай. За тэмүүт одоо энэ дээрээ нэг хуурай зурмага. Нэрээ 90 цохор болохоор юм шиг одоо болохоор нь тогтаагүй. Бас одоо ийж ямар хийж чаддаг хүмүүс наа дотор нэг гэж үзэхгүй шүү. Нэрнэс тохой. Би ерөөсөө сэгсэрсэнгүй кейк сэгсэрдэг гэсэн мань 2 хүүхэд болсон дараа. Одоо нөхрөө сэгсэрмээ. Харин чи үзэж байгаа бол зөв уушлаараа заа. Яагаад
Тэгсэн юм. Яг нэг чигээр угаал үлдэх гэсэн хэрэг ингэж яаж байгаа хөөч нэг юм бас болтгоо болтгоо. Миний ямар ч зүйл гашил. Өндөг зурхад гэдэг үс. Одоо Гашилдаг гэж ярьж байна. за ингэж бодож үзээрэй. Тэр хоёроо зэрэгтлээ явах юм шиг нэгвэл ямар ясны юу авах хүсвэл та тэндээ явууч. Аа хэмээх юм уу? Купус чамд өндөр байна. Энд хүүхдийн тамаас юм. Сасаны хэсэг трикос болоо яа. За одоо юу хийцэн? Дуурмаг болохоор нэг ийшээ хийхэд ингээ бэлтцсэн байгаа багаар. За тэмүүтэй ихлээр урдчилсан халаасан төгөөгөн дээр доороос за юу 200 градус та бүгдээрийг халаагаад нэг 10 минут халаах уу. За нэг 5 минут болоход гоё алчин дөө. Ингээ халаагаа байжээ. За тэр хоорондоо бүгдээрээ одоо юу яа. Энийг аян тавьчраад байх уу. Нээ амгаа бэлхэн тий. Заваа юм аяа гоо. Эндээ болохоор нэр манайха юу яаж болохгүй дүүр гэж болохгүй тэгэх юм бол гадуур гарсан 3-ны 1-д нь хийгэрэй гэж манай YouTube багш хэлсэн байдیں۔ За энэ минут гоожод бүр цаваараа дахиад ёо. Сая ихтэй би уусын дуурмаг авсаж утсан. Тун дайжгүй шүү. Одоо хөөсөн ч хөө болж лээ. Одоо ингэж байгаас дараа нь бүр мэрэгчлэн болно. Жормороор. Хувийн жормортой болсон. Хүмүүс тэгдэж штэ хүмүүс нэг альва нэг гэрийн нэг идэх нэг амтны юм уу гэд те юм болгоныг өөр жишээлбэл бантан гэхэд гурил хийгээл утгадаг тэрсэн зүгээр л нэг юм хийх тэрийг нэлхэн болгон луунтай хийгээл ясна гэл янз бүрээр хийдэг шиг одоо би яг ингэж байгаа ч гэсэн ирээдүйд юу юм өөрийн гэсэн гоё жортой болоод тэгээд лаг болно немос жороор хийцгээе тэгэж юм. Би нэр зураг яг гоё тарагшаа байдаг гэсэн чинь нэрэл гоё яг гоё тарагшаа хийчих өөрөө бүр гайхаад. За энэ хатурч. Би уг нь сая жороор болохоор ер нь бол 20-24 ийм капкейкний жороор хийсэн чинь бараг 40-50 боллоо. Тэгэхээр дүүрхээр. За дараа нь болохоор би юу хийж бодож байгаа юм. Тэгэхээр манай хүүхэд нөхөр тэгэхээр найрууд байна. Тэгэхээр гоё. Тэгэхээр хийж бодож байна. Бас дандаа л анхаад байгаа. Энд юусоо хийж үзсэн юмнууд байх. За эхнийд жаахан цаман загнаад байгаагаа. Энийг ингээд угаачих юм. Усыг тавих гэж. Сэгсрэг юм болгоны сэгсрэгтэй холбоотой юм шиг энэ дуу чинь бас тийм юм а мэдээж хийсэн л дуу байна да. Яг яа гоп мань халчлаа. Нэг оф дээр ингээд нөгөө одоо энэ цэг шиг нөгөө хийтэй агаад тэрийг ингэж гаргах юм билээ. 3 тавшин. Эхний удаад болохоор бүх юм стандартын дагуу. За ингээд урдчлан бэлтгэсэн халаасан зуухан да бүгдээ. За 180 градуст ер нь бол 20 минут болгоно. Яа нэг халуунсан биш. 180 градус 20 минут чийнэ.
Ингээд бүгдээрээ 20 минутын дараа юу болохыг хэрхийг харцгаая. Одоо энэ завар туслах юм байна зэрлэхгүй. Би вайрын даамар тавтаахгүй. Орой хүүхнүүд вино одог байтал. Би хайг. Яа, мистер гоё харагдаж байна. Яасан юу хийсэн? Бүр посны дараа биш юм шингэн багтана. Амсаж үтсэн гурил мөртэй утасны дараа зуурмгаа. Үсээ тэгээл тэнтэгдэж штэ тэр чинь. Бас айгуу гоё өсөл. Айгуу өртөлтэй. Болдог та хэд гомсуулмаар. Юу. Өнөө захиалж авчихсан юм уу? Ямар хийлсэн болсонгүй. Энэ бэрэл. YouTube багш ууны энэ дээрээ тавиадсан байхгүй юу? Тэгэхээр болох юм байх гэсэн чинь хэлбэр халбар алдагдчих тийм биш. YouTube багш. Муухай. 괜찮아. Миний хэвцэж нэж. За одоо ядараа. Энэ хэрэг зөв каконы хооронд бас юу гэж болно? Бас нэг чоколад powder гэдэг чинь яг бүх шоколадны powder тэрийг хийх юм бол бас гомлоо. Одоо ямар ч юм бэ? Сүн кремийг хийх чинь гэхдээ сүн кремийг ингэ хоёуланд нь доотлолт нь энэ хам миний өөрийн зохиосон гэж орцсон. Нэг нут ванилийн сахар хийсэн байгаа. Тэгээд энэ болохоор 200 г баггүй 100 г-аар нь хуваагаад нэгэнд нь какаотой буюу бор юм юутай сүн кремтэй нөгөөт нь болохоор яг цагаанаараа байна гэсэн. Ингээд за эргээд тэг эндээс нь авч болно л. Юу тавьбал бүр гоё штэ. Одоо ч баримжаар болцсон 2 удаа. Энд дээр л какао хийсэн. Яа энэ ч багтцсан. За за. Одоо баримжаа суугаагүй байна. Хараахан суугаагүй байсан байна. Ингээд дугаарал болчтой тийм ч юм. Хэлбэрийн алдсан готалсан. Юу ичлээ? Хоёр юугаа бэлтчихлээ. Сүн кремтэй. Тэгээд одоо шүн алцуугаас идэх хүн байхгүй бид дуусаа сайн нөгөө хэлбэргүйгээ хараа бүгдийг мэдээд дуусаа. Гомд толсон. Тэгээд өглөө уус анарыг сэрхээр анарт учраас тэнийг өргөчөнд хийж тавьчихлаа. Өглөө гоё. Окей. Гэтэ та нарын хувьд бол шууд бичлэг үзнэ л дээ. Би юу ямар ч сод бодлоо.